Хэрэг хүн төрөлхтөн амьтдаа харилцах аргаа олж тэдний бодол болоод сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг ойлгодог болвол яах вэ? Хүн төрөлхтөн амьтдыг ойлгох харилцах санааг эртнээс эрэл хийсээр ирсэн. Амьтдын ярьдаг эртний домгоос эхлээд орчин үеийн шинжлэх ухааны орлого хүртэл хүн ба хүн бус оюун санааны хоорондын ялгааг арилгах хүсэл эрмэлзэлтэй байсаар иржээ. Хүмүүс амьтдтай харилцах, тэдний бодол санаа, сэтгэл хөдлөлийг ойлгох чадварыг эцэст нь нээсэн ертөнцийг төсөөлөх гэж оролцгоё. Ийм төрлийн нээлт нь хүн амьтны харилцаа, байгаль хамгаалах хүчин чармайлт, оюун ухааны талаарх бидний ойлголтод гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Амьтдтай харилцах хамгийн шууд бөгөөд чухал нөлөөллийн нэг бол хүн ба амьтны харилцааны өөрчлөлт. Амьтдын бодол санаа, сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар нь илүү гүн гүнзгий төвшөнд өрөвдөх сэтгэлийн буюу эмпатиг ихчийг бий болгоно. Хүмүүс амьтдыг зөвхөн эд зүйл, нөөц баялаг гэж үзэхэ болсон цагт амьтдын хүсэл, айдас, баяр баясгалантай хувь хүн шиг гэж үзэх болно. Энэхүү бидний илрүүлсэн өрөвдөх сэтгэл нь хөдөө аж ахуй, зугаа цэнгэл, тэжээвэр амьтдын эзэмшил зэрэг янз бүрийн салбар дахь харилцан яриа үйлчлэлийг өөрчлөх болно. Хөдөө аж ахуйд фермерүүд амьтдын сонголт, өвдөлт, нийгмийн хэрэгцээг ойлгох нь илүү хүмүүнлэг, ёс зүйтэй харилцагт хүрэх баха. Бараг амьтны ферм шиг зүйл болох нь холгүй бах. Энэ нэргээд малын гаралтай бүтээгдэхүүн хандах хэрэглэгчдийн хандлагад нөлөөлж, илүү тогтвортой, энэрэнгүй газар тариалан эрхлэлтийг бий болгож чаддаг. Үүний нэгэн адил зугаа цэнгэлийн салбарт амьтдын урлагийн тоглолт үзэсгэлэнт ашиглахыг хясаж хянан үзэх болно. Үнийг зугаацуулахын тулд амьтдыг ашиглахын оронд амьтдын сайн сайхан байдал, байгалийн зан үйлийг нэн тэргүүн тавьдаг үйл ажиллагаа руу шилжих магадaltaй. Мэдээж яриг зөрчил тэмцэл гарах байх л да. Хүмүүс амьтдын хоорондын үйл ойлголцол, ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж олон зөрчил үүсдэг. Харин амьтдтай шууд харилцах чадвартай бол хүмүүс амьтад харилцсан ашигтай үйлдэлүүдийг тохиролцож чадна. За тухайлбал зэрлэг амьтад ургамлыг гэмтэх, нутаг дэвсгэрийн зөрчилдөөн, зэрлэг амьтад ба хүний үйл ажиллагааны хоорондын зөрчилдөөнийг хяналтын арга хэрэгслээс илүүтэйгээр ярилцлагын замаар шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Амьтдын хүсэл эрмэлзэл, хэдийн төлөвийг ойлгох нь хүн төрөлхтөнд зэрлэг ан амьтадтай, эвнэ хайртай зэрэгцэн орших, үхлийн бус илүү тогтвортой шийдлийг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Хүн амьтны харилцаа холбоо нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгаль хамгаалах үйлсийг сурталчлах болно. Хүмүүс амьтдын дуу хоолойг сонсож тэдний үзэл бодлыг ойлгож чадвал энэ байгаль хамгаалах асуудалд илүү гүн гүнзгий холбоотой байж хариуцлагын мэдрэмжийг төрүүлдэг. Ховордсон амьтад зовлон бэрхшээлээ ярьж туршлагаа хуваалцаж эсэн мэнд үлдэх, тэгэл найдвараа илэрхийлж чадах ертөнцийг бүгдээрээ төсөөлөд үзтээ. Ийм түүх олон нийтэд гүн гүнзгий сонсогдож дэлхийн хэмжээнд байгаль хамгаалах хүчин чармаалтыг гаргах болно. Оюун ухааны тухай гэвэл хүн амьтны харилцааны нээлт нь бидний оюун ухааны талаарх ойлголтыг үндсээр нь сорж өргөжүүлэх болно. Амьтны бод санаа, сэтгэл хөдлөлийг хүний хэл рүү хөрвүүлэхийн тулд анхааралтай ажиглал, шинжлэх ухааны нарийн байдал, төрөл зүйл хоорондын ойлголтыг наривчлан судлах хэрэг гарна. Хүн амьтантай харилцах нь хүний сэтгэл хөдлөлийн хувьд ч гэсэн мөн адил нөлөө үзүүлдэг. Амьтны зовлон зүдгүүр эсвэл үхлийн талаарх ойлголт нь сэтгэл хөдлөлийн хүчтэй хариу оруулалтыг өдөөж бол бүрэн боломжийг нээж бүх орчхонуудын хувьд эвнэ харимталтай энэрэнгүй ертөнцийг бий болгож чадах ийм гаргалгаал гарч ирж байна. Та харин юу гэж бодож байна?